Танилцуулъя. Нийслэл хотод жилдээ 200-аад сая хүн давхарсан тоогоор нийтийн тээврээр зорчдог гэсэн тооцоо байна. Харин тэдгээр аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний шанарыг тогтоох шалгалт нийслэлийн тээврийн газраас явуулжээ. Нийслэлийн хэмжээнд 24 том аврын автобус компани нийтэд үйлчилж, нийт 800 гаруй том аврын автобус хотын иргэдэд хөл залгаж байгаа юм байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг зориултын гараж, засвар үйлчилгээтэй байх шаардлага тавьдаг. За баазын шаардлагад дулаан гараж, угаалга засвар гэд олон стандарт тавигддаг юм байна. Наадзах нь хүйтний үйлрэлт автобус дулаан гаражаас гарч иргэдэд үйлчлэх ёстой. Харин энэ стандартыг хангаж ажилладаг автобус компаниудын нэрс нь тодорсон байна. Муу компаниас бол Ад сервис гэж компани байна. За автотерминал гэж компани байгаа. Стандартын шаардлага хангахгүй одоо аж ахуйн нэгж болон тээврийн хэрэгслийг бол одоо хасах, гэрээг нь хийхгүй байх. Ийм л арга хэмжээ авна да. Шалгалтанд болсон Ад сервис компанийн хувьд троллейбусны үйлчилгээ эрхэлдэг, харин автотерминал болон үнэтийн уул компани том аврын автобусаар үйлчилгээ эрхэлдэг байна. За шалгалтанд болсон эдгээр аж ахуйн нэгжүүдэд хугацаатай даалгавар өгсөн байна. Үүнд сарын хугацаанд бааз болон автобус троллейбусны засвар үйлчилгээг сайжруулж, хүнд үйлчлэх наад зах стандартыг хангах зэрэг үүрэг өгжээ. Гэхдээ нийтийн тээврийн компаниуд бүгд муу дун аваагүй гэлээ. Дотоодын стандартыг мөрдөн олон улсын стандартыг нийтийн тээврт нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгжүүд ч байгаа юм байна. За сайн компаниуд болоод ирэнгүүт энэ үзүүлэлтээр бол Тэнүү Огоо компани 1-р байранд орсон, 2-р байранд бол Автобусныг шалгарсан байгаа. За Автобус 3 зэрэг компаниуд шалгарсан байгаа. Тээврийн аттестатчилд онцтой авсан Тэнүү Огоо компани гэхэд дүүрэг бүрийн эцсийн зогсоолд өөрийн гэсэн баазтай дулаан гараж, засвар үйлчилгээ, угаалга, жолооч кондукторын сургалтын орчин гэд бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна. Энэ стандартыг бусад аж ахуйн нэгжүүдийн мөрдөж ажиллахыг тээврийн газраас үүрэг болгосон байна. Дараагийн мэдээ танилцуулъя. Газар